Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар өхрийн илэгтэй хуургыг хийх аргыг та бүхэндээ олцголноо. Тэгээд энэ юм саримсаа ингээд бицэлж агаад нэгэн жигт ирчин. Тэгээд сонгоно. Яан сонгоно тэгээд бас эсвэл цагаан сонгон ашиглаж болно. Тэгээд сонгоно ингээд голын хатуу хэсгийг нь авч агаад ингээд нэгэн жигт ирч явчихнаа. За ногоон чинжүү голын дундуур хувааж агаад голын өрийг аваад тэгээд бас нэгэн жигт ирч явчихна. Тэгээд хайрлын тавгаа сайдар халааж агаад саримсаа игээд тостоо хуурчна. Тэгээд дунд алтаар төлөхгүйхэн шиг хуураад явчихнаа. За тэр оронд нь төмсөө арилгаад жижигхэн ирчээд нэгэн жигт ирч явчихнаа. Төрний нэгээр ингэж ирж байгаад ирчих. За өхрийн илгээ цэвэрлэн. Цэвэрлэхдээ энэ дээр нэг шүрмэс энэ хальсын ингээд салгаад авчнаа. За тэгээд энэ хальсын авах гол тэр хэсгээр нүсэж байгаа авчна. За тэгээд ойролцоогоор 1 см-ээр зүсээд. За ерөнхийдөө бол энийг нэг дундуур нэг хуваагаад томхон шиг зүсээд хэрэгжүүлэх зүгээр. За тэгээд хитрхи жижигхэн байвал ингээд амархан хитрхи их ингэж гал ороод тэгээд маш хатуу болчдөг. Тийм учраас арай жоохон том ирчиж байгаад жоохон дунд хэсэг нь шүүр хідүүлэх гоё болдог. За тэгээд ингэж сонгон чинжүүгээ сайтар хуурж агаад за тэгээд сайтар хуураад шаргал өнгө гараад эхлэхээр нь төмсөө игээд бас сайтар хуураад эхлэнэ. За тэгээд бас энэ сүүл бас ашигласан байгаа. Сүүл 1-4-5 шиг хамт өхрийн махтагаа шаргалс гоё болдог. За тэгээд давс перц хоёр талд нь нэгэн жигт ингээд орой авчнаа. За тэгээд баг зэрэг тосон дутаад эхлэх юм бол энэ сүүлээ хийгээд хайрчин. За тэгээд хайрж хоорондоо ногоон сонгон ирчихсэн. Яа тэгээд төмсөн бас нэлээд болоод эхлэхээр нь өхрийн илгээ хийгээд сайдар хуур авчнаа. За өхрийн илгээ аль болох доор нь орхоор ингэж цоцолж тавих хэрэгтэй. За тагийн дагалж агаад хуур авчна. За тэгээд соёй сос 2 халбаг, бальсамико 2 халбаг. Тэгээд за сайдар хутгаад хуураад явчнаа. За сүүлд нь ирсэн ногоон сонгоны хийгээд тагийн даглаад за ингээд болж байна. За тэгээд тавглаа явчихна. За илгээ бол шарахтаа маш богино хугацаанд халуун гал дээр шарах нь зүйтэй. За тэгээд хитрхи хайрлан тавг багдаад ингээд яах юм бол илгээг удаан хайраад ингээд хатуу болчиход байдаг. Тийм учраас ингээд богино хугацаанд төргөн шараад гадна талтаа ингээд гоё хатуу, дотор талдаа зөөлөндөө баг зэрэг шүүрхий идвэл маш гоё болдог. За тэгээд ийм будаа гшаад будаатай хамт идвэл болсон тэгэхээр гоё болсон. За тэгээд талхан дээр тавьж аваад сандвич шиг болоод идэл бас гоё юм байна лээ. За ногоо төмөс эднэр нь ч гэсэн маш гоё болсон. Илэг хаяа бас илэг идэж явах маш зүгээр. Маш олон төрлийн витамин агуулт өгчөөс илэг идээд 7 хоногт нэг удаа нэгээс 2 удаа идэж байвал бол зарим монголчуудын хувьд бол дутагдаж буй витаминээ бол илгэнээс нөхөх боломжтой. Ер нь дотор гидсээ идэж явах нь бол маш зөв. Олон төрлийн витаминтэй очиж хаяа ингэж идэж маш гоё. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.